манлайллыг өөрчлөлтөөс эхлэх нь гэж. Тэгэхээр бид нар одоо нөгөө ямар учраас энэ хичээл энэ одоо багцд маань манлайллын хичээл орж байгаа гэдгийг бид нар бүгдээ ойлгож байгаа тийм ээ. Манлайлагч эмэгтэйчүүдэд бид нар манлайллын ур чадварыг улам хөгжүүлэх гэж байгаа тийм ээ. Манлайллын ур чадварыг улам хөгжүүлэх гэж байгаа. Тийм учраас бид нар энэ манлайллын шинэ парадигмууд юу байгаа юм тийм ээ. Манлайллыг юунаас эхлэх ёстой юм, яаж цааш нь улам хөгжүүлэх юм гэдэг энэ зүйлүүд дээр бид нар ярилцаад байгаа. Ийм учраас бид нар манлайллын хичээлийг оруулж байгаа гэж тийм ээ. За манлайллыг бид нар өчигдөр юу гэж тодорхойлсон бэлээ? Хамгийн их судлагдсан мөртлөө хамгийн бага ойлгогдсон зүйлээ гэж тийм ээ. Хамгийн их судлагдсан мөртлөө хамгийн бага ойлгогдсон зүйлээ гэж ингэж явж байгаа. Тэгэхээр манлайллыг хаанаас эхлэх вэ гэдэг бол үе үеийн энэ менежментийн одоо эрдэмтэд, үе үеийн судлаачид, үе үеийн удирдагч нарын дандаа асуулт байсаар ирсэн юм байна л. Хаанаас эхэлж манлайлах вэ? Би яаж манлайлах вэ гэж тийм. За энэ танхимд ороод би хүмүүсийг яаж байлдан дагуулах вэ? Шинэ ажилд очлоо. Хэдэн хүн удирдах боллоо, энэ хүмүүстэй би яаж ажиллах вэ гэдэг бол дандаа мөнхийн асуулт байсаар ирсэн байна л да. Тэгээд энэ асуултын хариуг болвол бас яаж гаргаж авсан бэ гэвэл ерөөсөө л манлайлал гэдгийг өөрчлөлтөөс эхлэх хэрэгтэй юм байна гэж гаргаж авсан байна. Аливаа зүйлийг өөрчлөлтийг хийж чаддаг, өөрчлөлтөд төвлөрч чаддаг, өөрчлөлтийг төлөвлөж чаддаг, тэрний төлөө зүтгэж чаддаг, үргэлжийн мөнхөд өөрчлөлтийн төлөө байдаг хүмүүс бол манлайлагчд байдаг. Бачим гişүнэ уцаа. Хамгийн гэдэг юу хамгийн сүүлд хэдүүлээ шалгуулна шүү заяа. Тэгээ би хамгийн их уцсандаа хайртай хүнээр бол би бачим гişүн саналаа өгнө. Хамгийн их уцсандаа хайртай хүнээр бол би бачим дээр саналаа өгнө тийм ээ. За тэгэхээр яг нь манлайлагч хүн гэдэг бол өөрчлөлт гэдэг юмд л төвлөрсөн багс. Өөрчлөлтөд төвлөрсөн манлайлал гэдэг энэ парадигмыг гаргаж ирсэн эрдэмтэн бол гүүрийн эквал гэдэг эрдэмтэн байна. Ерөөсөө манлайлал юун дээр харагдаад байна вэ гэсэн чинь тэр өөрчлөлтийг хийж чаддаг, өөрчлөлтийг өрнүүлж чаддаг, өөрчлөлтийн төлөө явдаг ийм хүмүүс манлайлагч байгаад байна гэж. Нэрээ та нар бодоод үзтээ. За ингээл нэгэн хэвийн байдал тасцсан ингээл байж байгаа дотор нь яг нэг хүн манлайлагч байна л гэж бодоод байна. Тэр хүн юугаар манлайлаад байгаа тий? Гэтэл тэр нэгэн хэвийн байдлаас гарыг энийг ингэж өөрчлөе, цөмөрөө ингэж хөгжлийн төлөө явъя, ингэж урагшлая гэж байгаа хүн бол тэр дотор манлайлагч байх нь ш. Тэгэхээр манлайллын эхлэх зэг бол өөрчлөлтөө гэж. За тэгвэл хэрвээ манлайллыг өөрчлөлтөөс эхлэх ёстой юм бол юуг өөрчлөх ёстой вэ? За одоо аргагүй нөгөө олон хичээл сонссон те бас манай манлайлагч эмэгтэйчүүд учраас хэлж дээ тийм ээ. Өөрөөсөө өөрчлөх ёстой манлайлал. Өөрчлөх ёстой юу вэ гэвэл хамгийн дөрөнд өөрчлөх хүн бол хэн бэ? Би өөрөө. Хэдхэн хоногийн өмнө нэг арчлал клубын залуучууд голцоо ийм одоо клуб дээр очиж хичээл заасан. Би манлайлал юу хамгийн эхлээд юуг өөрчлөх вэ ингээд янз бүрийн юмнууд асууж байгаа. Тэгээд тэрэн дээр болоод нөгөө өчигдрийн би та нар цаасан дээр нэг үг бичиж харуул гэсэн ш. Тэр шиг ингээ харуулж байгаа. Тэгэхэд л та нар шиг тооны хүмүүс дотроос би өөрийгөө гэж хэлдэг хүн баг гардггүй байхгүй. Манай одоо манлайлагч хүүхнүүд болоод мундаг байна, юм сонссон байна, тэ мэдж байна. Тийм учраас хамгийн түрүүнд өөрчлөх ёстой хүн бол би өөрөө гэдгийг маш сайн хэлж байна, тийм ээ. За тэгэхээр өөрийгөө яаж өөрчлөх юм бэ гэж. Хэрвээ би өөрийгөө өөрчилж чадахгүй бол бусдыг өөрчилж чаддаггүй. Хүн ерөөсөө ингэдэм байна л да. Альва нэг асуудал тулгархад дандаа бид нар бусдаас бурууг нь хайдаг, дандаа бид нар бусдыг өөрчлөх гэж оролддог. Хоёр хүн маргалдаж байхад юу гэдэг вэ гэхээр чиний буруу тэгээд чи тэхгүй яасан л гэдэг. Тэгэхгүй нөгөө нь болохгүй чиний буруу тэгээд чи тэхгүй яасан гэдэг. Ингээд дандаа хүн гэдэг амьтан яадаг вэ гэхээр дандаа бусдаас өө хайждаг, дандаа бусдад бурууг нь өгчөд. Би өглөө хичээлээс хоцорлоо хэн буруутай? Замын төгжрээ буруутай шүү дээ тэрэнд ч тий. Тэгээд өшөө яадаг вэ гэхээр зэрэг гэр телевизийн нөгөө удирдлага байхгүй хэн буруутай? Эвцэн хүн буруу тахгүй юу? Тэрэнд бол тий эвцэн хүн хүүхэд ч юм уу хэн байх вэ тий? Тэгээд ямар нэгэн байдлаар л бүх юмд шалтгаан олддог өөр хүнээс хайх шалтгаан. Тэгвэл яг тэрийг яаж засаж болох ёстой юм бэ? Би өнөөдөр хичээлээс хоцрохгүй тул би яах ёстой юм? Эрт гарах ёстой. Яг бол замын төгжрээ байгаа гэдгийг би мэдж байгаа. Энтэй холбоотойгоор би цагаа зөв төлөвлөж эрт гарах ёстой. За хүүхэд зурагтай удирдлагыг усанд хийчихсэн. Тэгээ одоо яах ёстой? Би хүүхдээсээ нөхөн төлбөр нэхэх юм уу? Тэ?
Би өөрөө л тэрийг дэлгүүрлээ яваал худалдаж авах хэрэгтэй тийм ээ. Ингээд яадаг вэ гэхээр гарц дандаа өвт байж идэг. Дандаа өвт байж идэг. Тийм учраас хүмүүс юу гэж хэлдэг вэ гэвэл хэрэлдэж байгаа хоёр хүний хамгийн ухаантай нь буруутай гэдэг чинь учир нь эндээ гэдэг. Хэрэлдэж байгаа хоёрын ухаантай нь буруутай гэдгийн учир нь эндээ гэдэг. Тэгэхээр нэг их ухаантай, мудрый, илүү юм уншсан, их эрдэмтэн доктор боллоо учраас энэ хүн бууж өгөх ёстой гэж байгаа үг биш байна. Хин өөрийгөө өөртөө ажиллаж өөрийгөө өөрчилж чадж гэнэ үү? Тэр хүн нь яах нь вэ? Асуудлыг зөв тийш нь чиглүүлэх ёстой юм байна гэдэг энэ үг. Тэгэхээр зэрэг бид нар эндээс юу хэлээд байна вэ гэхээр зэрэг хамгийн гол нь хүн өөрийгөө өөрчлөх аргадалд суралцах ёстой юм байна гэж тийм ээ. Тэгэхээр нэг юм хөөрхөн жижигхэн жишээ байд юм. Эхнэр нөхөр хоёр суугаад удаагүй юм байна л да. Тэгээ яг эхлээл яг хоорондоо залуу улсаас сайхан танилцаал, их гой гал халуун дурлаад, айгүй сайхан ингээд байж байгаа л дараагаар нь хоёулаа нэг гэр бүл болоод, нэг гэрт ороод тодорхой хугацаанд амьдарч л дээ. Тэгээ амьдарсны дараа нэг 2 сарын дараа, 3 сарын дараа болсон чил хоорондоо маргалдаж эхэлсэн гэж байгаа. Тэр ганцхан зүйлээс маргалдаж ирсэн. Юу вэ гэсэн чинь эхнэр нь ингээд шүдний ог ингэж базаж ингэж шахдаг юм байна л та. Тэгэхээр ингээд шүдний оч ингээд нэг гачийн хэлбэртэй болноо тий. Нөхөр нь болохоор ингээд цэвэрхэн араас нь шахаад ард илүү гарсан ингээд нуглаад яваад идэм байж л тий. Тэгээд өглөө болгон тэрнээс олоод хоёлаа маргалттай хэрэлддэг. Сүүлдээ бүр тэр нь ингээд өөр юм руу ягаал чи өстө оогоч шахаж чаддгүй үсттэй гэл тий. Тэгэл ингээд тэр ямар хамаатай энэ чиний тэр тийм үгэн чинь тийм оогоод хийдэм үгээд энэ нь бүр ингээд томроод нөгөө жижигхэн шүднийооны асуудал ингээд томорч явсаар хагаад бүр сүүлдээ хоёлаа салах дээрээ тулсан байна л да. Тэгээд салахаар олоод 5 минут бодож суусан гэж байна. Тэгээд 5 минут бодож суусны дараа хоёлаа шийдэл төрсөн юм байна л да. Хоёлаа салж чадахгүй юм байна гэдэг. Ягдгүй л бид хоёр бие биендээ хайртай. Тэгсэн чинь тэн дээр нөхрийн шийдвэр гаргаад яасан бэ гэхээр зэрэг маргааш өглөө нөхөр нь эхнэрийгээ босоогүй байхад нь төрүүлж босоод шүднийхэн сойзон дээр оогийг тавьж өгсөн. Тэгэл ямар ч асуудалгүй ямар ч хэрүүл гарахаа болсон энэ гэр бүл аз жаргалтай сайхан амьдарсан байна. Тэр энэ юу хэлээд нэг вэ? Заавалчгүй чи шүднийхээ оог ингэж тавилаа гэд ингэж авах ш. Тэрийг яах вэ? Надаас тэрэнд хэдэн минут гарах вэ? 1 минут ч юм уу те. Нэг жижигхэн хугацаагаар л би тэрийг нь тавиал өчөөд ингээл би өөрийгөө өөрчилснөөр тэгсэн чинь нөгөө эхнэр нь яаж нэг өөл хэд хоногийн дараа нөгөөдхийн ингээд цэвэрхэн шахдаг болсон байл яах вэ? Тэ. Ингээл өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл бусдыг өөрчлөхийн тулд эхэлж өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэж тийм ээ. Тэгэхээр энэ бол маш том жишээ. Бас нөгөө нэг бурхан юу гүнжтэй гэрэлтгийг мэдхөө. Уншсан уу тэрийг? Гүнжтэй гэрэлтгийг.
За багсал эхнэр нөхөр хоёроос бас ингээд залуу сайхан байж байхдаа танилцаад их сайхан халуун хайраар хайрлаад их сайхан жаргалтай байж байгаа нэг гэр бүл болоод ингээд амьдарч ижлээсэн тодорхой хугацаанд дараал хоёулаа бас ингээд муудалцаж эхлээл ер нь одоо салдаг ч юм бэлүү яадаг ч юм бэлүү дээрэл тулж л дээ. Тэгээ яадаг вэ гэхээр зэрэг орой ажилласаа тараад гэртээ арихаар л дургуун хүрдэг нөхөр нь за нөгөөх чинь тэгэл уурлаад уцаарлаа тогоош нь гад тичгнуулаад байгаа даа гэл ингэж бодож ингэж одоо гэртээ очдөг байсан гэж. Тэгээ нэг өдөр очисон чинь эхнэр нь бас л нөгөө яг өөрийнх нь бодсноор л байж ич л дээ. Тэгснээ ингэсэн гэж гараад хог асгаад ирээ би хоол хийж штэ гэд. Эхнэр нь тэгсэн юм байна л. Тэгэхээр нөхөр нь заа одоо асахгүйгээр хэрүүл болох биз гэж бодоод өөртөө бол аюулгүй аз жаргалгүй хог асах гал явсан юм байна л. Тэгээ хогийн бөмбөрлөө явж явах хоорондоо бурхнаас гуйсан гэж байгаа. Бурхан минь ээ намайг үнэхээр сайхан үзэсгэлэнтэй бурхны илж гүнжтэй ханилуулж өгөөч ээ гэж бурхнаас гуйсан юм байна. Бурхнаас гуугаад авчиад хогоо асчаад иргсэн чинь бурхан хэлж ийн гэж шүү толгойд нь. Одоо ингэж чамаа гэрт ороход чинь цусын дагн огтнаа гэсэн. Тэгэхээр зэрэг баярлалаа зүгээр нөгөө хуянгаа аваад жавхтаал гэрлүүгөө ороод хаалгаа тайлхтал нөгөө цусын дагн зогсож байгаа шүү дээ. Тэгж бодоод ингээд нөхөр эхнэрийг айгүй том ингээд харсан юм байна л да. Тэгсэн чинь эхнэр нь ингэж харангуудаа чи нам хараад гэснэ гэл үсмэсээ засаал. Тэгэл аль би надад хугаж авчий гэл. Авч л те. Тэгэл хуянгаа аваад цаашаа ирэнгүүт нэрэл усын даг нэрцэн биш үү гэж бодч те. Тэгэл ороод усын даг нэрцэн байгаа юм чинь гэл нөгөө суужсэн яваа маягаа янзлал те. Тэгэл айгу гоё харьцчихсэн чинь эхнэр нь бас өөртөө айгу гоё харилцаад ойрны хоол сайхан болоод шүн сайхан болоод өглөө аз жаргалтай хоёлоо босоол те. Ажилдаа явахдаа нөгөө чинь усын даг байгаа юм чинь эхнэр нь биш шүү дээ те. Нөгөө дургыг нь хүрдэг эхнэр нь биш юм чинь усын дагнаа үнсээл ажилдаа явж те. Тэнгүүд нь оройн ирсэн чинь нөгөө эхнэр нь амар гоё хоол мол хийсэн үсгэцгээ гоё янзлцсан байж их юм байна л да. Тэгээ хоёулаа хэдэн хоног сайхан аз жаргалтай амьдрал. Тэгээд сүүлдээ яадгүй бол нөгөө их нөхөр нь гэртээ яарч ирдэг болсон. Ирж явах замдаа цэцэг авдаг болсон тий. Тэгээ тэрнийхэн тоогоор эхнэр нь бас өдрөөс өдөртөө тэр өгж байгаа цэцэгсийнхэн тоогоор гоё өнгөтэй болж гэр орон сайхан болсон гэж. Тэгээ энэ бас дахиад жишээ. Тэнд лусын даг нь ирсэн үү? Ирээгүй эхнэр нь л байжсэн тий. А нөхөр нь тэр ганц лусын даг нь үнэхээр байвал ямар вэ гэж анхаарал тавьж эхнэрээ нэг сайн том харсны төлөө тэр ингээл үйл явц цаашаа ингээл өрнөд явцсан. Тэгэл ерөөсө би хүнд яаж хандж гинүү тэр хүн эргээд өөрт нь яг тийм хариу барьдаг ийм л жишээ байна. Тэгэхээр бидний нөгөө өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх ёстой гэдэг чинь бид нар хандлагаа өөрчлөх ёстой, харилцаагаа өөрчлөх ёстой тийм ээ. Өөрийгөө яаж өөрчлөх вэ? Энэ бүхнээс л одоо эхлэх ёстой. За тэгээд өөрчлөлтийг өөрөөсөө эхэлчлээ. Өөрчлөлтийг одоо сая би энэ дээр та нар дээр ярих гэж байна. Саяны зүйлүүдээр ингээ харахаар нэг 3 том асуудал гарч ирж байгаа. Өөрөө надаас шалтгаалж байна, дээрээс нь нийгмийн хүчин зүйлээс шалтгаалж байна. Энэ төрийн бодлого гэж нэг юм яриад байна тийм ээ. Энэ бол бас яг нь бас ийм том нийгмийн шинж чанартай хүчин зүйлүүд. Тэгвэл энэний төлөө бид нар яах ёстой? Одоо бидний нөгөө эмэгтэйчүүдийн манлайлалын асуудал чинь энд гарч ирж байгаа. Бид нар юм өөрийгөө өөрчилчихэд дараа нь энэ лүү явах гэдэг байгаа байхгүй юу? Энэ нийгмийн хүчин зүйлээс шалтгаалж байгаа юм чи би яаж чадах юм бэ гэж суух нь үгүй байх нь шүү. Энэ уур амьсгалын өөрчлөлтийг яах юм? Тийм ээ? Энэ одоо төрийн бодлого ийм байгаад яах юм? Тэгвэл бид нар дуу хоолойгоо гаргах ёстой шүү. Тэгээд энэ эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдийн одоо нөгөө шийдвэр гаргах төвшөнд их орцохгүй байгаагийн учир шалтгаан юунда байна вэ гэвэл за бид нар ингээл олон сайхан цэцэрлэг барьмаар байна, нийгмийн халамжийн асуудалд их мөнгө төгрөг зарцуулмаар байна гэж ярина. Энэ зөв. Окей. Энийг ярих хэрэгтэй. Энийний цаана ганцхан түлхүүр асуудал байгаа шүү. Дахиад нөгөө үндсэн хуулиас эхлэн тэгш боломж тэгшилэх гэдэг юм чинь л байгаа байхгүй. Тэгш. Өөрөлдөл үндсэн хууль нь танхагласан тэгш ёс гэдгээ байлгахын тулд бид нар эмэгтэйчүүд бид нар яах нь шийдвэр гаргах төвшөнд тэгш очиж энэ асуудлыг бий болгоно гэж. За цаанах юм блэ одоо би улсын матчаад байна. Ганцхан эмэгтэй сайттай засгийн газар нь тэгээ бусдын дандаа эрэгтэй сайттай байсан юм байна л да. Тэгсэн тэнд оройн цагаар хүүхэд охид эмэгтэйчүүдийг хүчрхийлэх явдал айгүйх гараад ирсэн юм. Тэгээ цөмөр засгийн газрын хуралдаан хийжилтэй хуралдаан хийгээд ярилцсан байна. Одоо яах вэ гэсэн чи эрэгтэйчүүд ингэж нэг 8 цагаас хойш эмэгтэйчүүдийг гэрээс гаргах юм болиулчих л та. Тийм л тогтоол гаргачих л та гэж л те. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй сайданд юу гэсэн мэг хөө болоороо та нар харин та нар тэр 8 цагаас хойш ийм хэрэг үлдэж байгаа хүмүүс дээрээ маш хатуу арга хэмжээ аав те. Нэгдүгээр. Хоёрдугаар гэх юм бол годамж салбайгаа гэрэлтүүл. Гуравдугаар гэх юм бол яг нь одоо цагдаа цуух чи юу вэ? Энэ болгоныг та нар хийгээд. Тэгээ тэр шийдвэрийг зогсоож чадчихсан гэж. Тэгэхээр гарч байгаа шийдвэр яг уу эргээд хин дээр тусах юм. Ганцхан эрэгтэй хүн дээр биш эмэгтэй хүн дээр ч адилхан тусна шүү дээ. Тэгэхээр шийдвэр гаргахад тэр шийдвэрийн нөлөө
хурж очиж байгаа тэр бүлэг болгон л тэр шийдвэрт оролцсон байх хэрэгтэй байна шүү. Өөрөөр хэл эрэгтэй эмэгтэй хоёрын хоёуланд нь зориулсан шийдвэр хүүхдүүдэд бүгдээрэнд нь зориулсан шийдвэр гаргаж байгаа бол тэр шийдвэрийн үр нөлөө над дээр ирж тусах юм чинь тэдний төлөөлөл заавал байх хэрэгтэй. Нөхөр ганцаараа шийдвэр гаргах ёстой гэдэг яах нь вэ? Тэр өөрийнхөө өмнө шийдвэр гаргаагүй, өөрийнхөө төлөө шийдвэр гаргаагүй, гэр бүл дотороо бидний бүгдээрийнхэн төлөө шийдвэр гаргаж байгаа учраас бид нэр хүүхдээсээ ч гэсэн асуувал. Ерөөсөл энэ. Өөрөөр хэл тэр шийдвэрийн үр нөлөө эргээд хин дээр тусах уу? Тэр бид нар дээр ирж байгаа тусж байгаа тэр төлөөлөл бүгдээрээ л орж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар гэх юм бол энэ хид хідэн зүйл дээр би та нарт бас үнцгтэй юмнууд өглөөнөөс хойш харж ялаа. Тэгээд ганц хоёр юм дээр бас тайлбар өгч хэлж өгөх хэрэгтэй байна гэж бас бодсон. За саяны дээр эмгтээчүүдийн оролцоо бол ийм чухал, энүүгээрээ чухал тий. Дээрээс нь тэ төрүүчийн зүйлүүд бүгд зөв тийм ээ. Дээрээс нь нэмж би та нарт хэлж өгöd байгаа. Тэгш боломж гэж юу хэлт юм бэ? За өшөө. Нэг гараанаас гарахыг хэлнэ өшөө. Нэг гараанаас байж чадахгүй шүү дээ бид нар. Тий. Одоо жишээлбэл сонгуульд нэр дэвшгэд 4 гол хүчин зүйл байна гэж байгаа. Ялангуяа эмгтээчүүд. Хамгийн номер 1 нь санхүүгийн асуудал тий. Ард гэрийн дэмжлэг, өөрийнх нь бэлтгэгдсэн байдал энэ төр гэл тий. Тэгэхээр бид нэр тэгтээ тэргүй нэг гараанаас эхэлж чадахгүй. Өшөө. Тэгш боломж юу вэ? Юу гэж ойлгож чинь та нарын тэгш боломж тий. Бид нар ялгаатай ш. Тэгтээ тэргүй эрэгтэйчүүдээс бид нар ялгаатай. 4 хамгийн юм дагавал бас тэр тэгшидэл одоо Үйлдэн баригдах юм л одоо тэгш боломж. Үйлаараа үйл үйлчлэг. Тэр хүний над ярьж байгаа өмсгөл явах юм бол хэдийгээр хүний эрх юм бид асуудал тэгш гараанаас хэцээч гарч чадахгүй. Тийм. Тэгэхээр харин тэгш боломж гэж юу вэ гэдгийг би та нараар хэлэл гээд. Энэ одоо өөрийгөө таниулах зэрэг боломж нэгтэй тийм ээ. Нийт мэдээлэлээр яг ашиглаж байгаа саяны мэдээллийн хэрэгслүүдээр нийтдээ хурц цуглаа хийждэг хайхын бүгдээр нь биднэрт нээлттэй тийм ээ. Гэхдээ гараа тэгш байна гэж хизээч байхгүй. Жишээлбэл гуруула гарч ирээд энд 3 хүн зогсоод та гуруула сайхан дуул гэвэл яг уу. Номер 1-р тэмцээнд дуул гэвэл хин нэг нь сайн дуулж чаддгүй байл юм тэгш гараа биш болчихж байгаа байхгүй юу? Тий. Тэгш боломж өгнөний чинь юу хэлээд байгаа юм? Тэгш боломж гэж юу хэлж байгаа юм бэ? Занаагч хичээлийг сандаа та нар. За хууль тэгш үйлчлэх ёстой өвшөө. одоо ингэж их За тэгээд яаж гарахгүйгээр эрэгтэй эмэгтэйгээс хандахгүйгээр хандах уу? Шатрын тэмцээн явуулахдаа яах эрэгтэй эмэгтэй хоёр өнөд цуг суулгаад тэмцэлтүүлээд ах юм уу? Хөнгөн атлетикийн тэмцээнд эрэгтэй эмэгтэй хоёр хүнд адилхан нөгөө юу өргүүлээд ах юм уу? Яах вэ? Тий. Яг үнэ ижил нөхцөл бий болох. Ерөөсө тэгш боломж гэдэг та нар энийг бүр сайн толгойд хийгээд авчих. Гараа эндээс явжлаа, ингээ явжлаа, энд очиж штэ. Үр дүн нь тэгш байхыг л тэгш боломж гэж байгаа. Үр дүн нь тэгш байна. Өөрөөр хэлбэл боловсролын салбарт тэгш боломж байна гэдэг бол одоо эндээс ингээд явсаар хагаад эцсийн бүлэгт хэний ч хүүхэд хамаарахгүйгээр ерөнхий боловсрол эзэмссэн байна гэдэг бол энэ тэгш боломж. Тэгэхээр энэ тэгш боломж гэдэг нь хамгийн чухал зүйл нь бол эцсийн бүлэгт тэр одоо үйлчилгээ одоо юу гэдэг энэ бүх зүйлүүдийн үр дүн нь энд оролцож байгаа хүмүүст л тэгш хүрж байгаа хэвээр. Үр дүн нь тэгш байгаа хэвээр. Өөрөлд тэр одоо баян айлын хүүхэд байна уу, ядуу айлын хүүхэд байна уу, чинээлэг айлын хүүхэд байна уу, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна уу, хинж үл ялгарлахгүйгээр энэ эцсийн бүлэгтэл 12 дугаар ангийг төгссөн байх хэвээр тийм ээ. Тэр энэ эцсийн үр дүн нь тэгш байхыг л тэгш гэдэг. За тэхийн тулд энэ тэгш үр дүнг бий болохын тулд түрүү саянд баярмаа хэлсэн үү? Юу хэлчлээ? Нөхцөлийн нэмжих юм аа. Тэгээд тийм учраас энэ дээр нөгөө нэмэлт нөхцлүүд гаргаж өгöd байгаа байхгүй юу? Тэрийг манайхан квот буюу төр тусгай арга хэмжээ гэж нэрлээд байгаа. Өөрөлд жоохон юм нэмж ингээд өгөөд байна. Аль эсвэл зарим юм хасаж өгөөд байна. Өөрөлд тэгш боломжийг бий болгохын тулд үнийн хэрэг дээр та нар зүгээр хар ухаанаар ингээд ойлгоч. Үнийн хэрэг дээр тэгш хандахгүй байхгүй юу? Тэгш боломжийг бий болгохын тулд. Одоо би нэг эрэгтэйтэй хоёулаа гантил өргөх гэжээвэл тэрэнд хүндийг өгөөд надад хөнгөнийг өгнөөд энэ бол ингээ харахаар тэгш биш юм шиг байгаа. Өөрөөр хэлбэл тэгш боломжийг бий болгохын тулд нөгөө хинд тэгш тэр нөгөө үйл явдал очиж гэнэ гэдгээс шалтгаалаад ялгаатай өөрсдийнх нь онцлог, хүчин чадал юу гэдэг тэрэнд нь тохирсон юмнуудыг л ингэж өгөх юм шүү дээ.
тусгай одоо арга хэмжээнүүд тусгай сургуулиуд бий болгож जैन тий. Энэ бол үндсэндээ бол ялгарлаад байгаа ш тэр хүмүүс зориулсан өөр арга хэмжээнүүд аваад байгаа гэсэн. За дахиад нэг гоё юм ярьж өгье. Би та нарыг нойрч өрөх байх гэж бодоод ийм юмнууд ярьж өгöd байна л да. Нэг баян айлын зарцсан байна л да. Тэгээ өглөө болгон голоос ингээд 2 хувингаар ус зөөж эзнийхээ гэрт авчирдаг. Тэгээ нэг хувин цоорхой байж. Тэгсэн нэг өдөр тэр хувин их гүнгэлсэн байна л да. Би одоо ингээд өдөр болгон эзэн маань ингээд те 1 км газар ингээд хувингаар ус барьж ирээд одоо эзнийхээ хаваст авчирдаг. Тэгэхээр би бол ингээд тал устай ирдэг. Нөгөө хувин бүтэн дүүрэн устай ирдэг. Тэгээ эзэндээ хэлчихлээ. Та надаас олж их зовж байгаа шиг байна тий. Би одоо ингээд үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй байна. Нөгөө хувийн дандаа дүүрэн устай ирдэг, би дандаа тал устай ирдэг. Эннийхээ өмнө би танаас өөрчлөлт хүсмээр байна гэсэн мэл нөгөө хувийн. Тэгсэн чинь нөгөө зарцсан ингэж хэлсэн байна. За чи буцаад одоо маргааш өглөө гол руу яваад эргээд ирэхдээ өөрийнхөө талын замын цэцгийг хараарай гэсэн байна. Тэгээд буцаад ирэхдээ харсан чинь нөгөө цооргоо хувинтай талын цэцэгнүүд маш гоё ургасан байгаа байхгүй. Тэгээд дараа нь гэртээ эргэж ирчээд нөгөө зарц хэлсэн байна. Тэр чиний талын цэцгүүдийг би тууж эзнийхээ энэ өрөөний гоё одоо цонгон дээр байгаа цэцгүүдийг тавьдээ штэ гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол юу ах нь? Тэр нөгөө сул талыг давуу тал болгож ашиглаж чадчихаа тийм ээ. Гих мэтчлэг өөрөлдөл ялгаатай жижигэн арга хэмжээнүүдийг л нэмж авч байна гэсэн. Өөрөлдөл яг энтэй ингээд та нар гендерийн номнууд энэ төр уншаад байгаа. Би бол гендерээр тийм мэрэгсэн хүн бол биш. Гендерээр би та нар лекц уншчихлаа тийм мэрэгшээгүй. А гэхдээ бас гендерээр ганц 2 төсөл дээр ажиллаж исэн. Тэгээ гендерийн хугтгоонууд та нар уншаарай. Тэгш боломж эцэст бий болгохын тулд зарим тохиолдолд тэгш бус хандах хэрэгтэй гэж. Тэр нь энийг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл яах нь вэ? Тэгэхээр бид нар эмэгтэйчүүдэд зориулсан төр тусгай арга хэмжээнүүд квотуудыг авч явах хэрэгтэй. 10 жилийн сургуульд эрэгтэй багш нар багшилж байвал яах нь вэ? Тэр багш нарт тодорхой хэмжээгээр яах нь вэ? Магадгүй хэдэн төгрөгийн илүү цалин тавьж өгөх, бонус тавьж өгөхийг бас үгүйсэх газаргүй. Ийм одоо нөгөө квот хэрэглэдэг газрууд бас байгаа шүү. Өөрөлд тэгш боломж гэдгийг цаана бас та нар нэг ийм зүйлийг ойлгож явах хэрэгтэй шүү гэдгийг хэлье гэж утсан. За өшөө түрүү тэнд нэг төрөө дээдлэн гэдэг нэг үг хэлчихсэг болсон шүү. Энэ бидний нөгөө явж байгаа арчилсан үнэлэмж биш шүү. Тэгээ энийг сайхан анхаарч ойлгож аваарай тийм ээ. Өөрөлд арчлал гэдэг юм чинь бол юу юм? Төр юу юм? Арчилсан нийгмийн үеийн төр юу лээ? Ард түмнээ сонгогдсон ард түмний өөрсдийнх нь төлөө засаглал ш. Тэрнээс болоод одоо ингээд төрийн тухай ойлголт өөрчлөгдөж байгаа тийм ээ. Өөрчлөгдөчихсөн. Төр иргэн хүний дээр байдаг гэдэг энэ ойлголт байхгүй. Өөрөлд төрийг бид нар сонгож байгуулдаг. Төрдөө бид нар сонгогдно тийм ээ. А хэрвээ миний сонгож байгуулсан төр эсвэл миний оролцсон төр олигтой сайн ажиллахгүй бол уучлаарай татад буулгачих хэрэгтэй. Тэгээд энэ төр хэний мөнгөөр үйл ажиллагаа явуулж байгаа? Бидний мөнгөөр, бидний карманаас гарсан мөнгөөр үйл ажиллагаа явуулаад тэрийгээ биднэрт зориулж авах хэрэгтэй. Одоо тэр нөгөө нэг 11 юу 7 сарын 1-ний үйл явдал чи 18 он билээ. 8 оны тэр юугаар тэр цагдаа нарын каск ингээд хагараад байна да. Эсвэл нөгөө цагдаагийн дарга нь шилцсэн байдаг лөө. Каск нь айгүй нингийн юм хагарчих байх, чулуу цохоор хагарчих байх гэд. Тэгээ тэр айгүй хариуцлагагүй хэлж байгаа байхгүй. Бид нарыг хамгаалах цагдаа нарт та нар нэг жижигхэн чулуу шидсэн чинь хагарцгаар тийм каск аваад өгөөрэй гэж бид нэр татвараа төлөөгүй үсттэй тийм ээ. Тэгэхээр энэ бол бидний мөнгөөр үйл явуулж ажиллагаа явуулж байгаа төрөө иргэн хямжаах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ төрөө дээдлэн төр иргэний дээр гэдэг ойлголт бол одоо арчилсан үнэт зүйл биш шүү. Энийг бас та нар сайн анхаараарай тийм ээ. За тэгш боломжийн тухай ярьж өгье гэж бодож исэн. Нийгмийн асуудал, төрийн бодлого энд яагаад бид нар оролцох шаардлагатай тийм. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн мандал бид нар одоо ийшээ л явна. Ийшээ явна. Яагаад вэ гэвэл энэ нийгэмд миний хүүхэд амьдрна. Яагаад вэ гэвэл энэ төрийн бодлого миний хүүхдийн маргаашийн амьдралыг зохицуулж байгаа хууль эрх зүйг одоо бүх юмнуудыг бий болгоно шүү дээ. Тэгэхээр эмэгтэй хүн гэдэг энэ одоо байгаль нийгмийн намтан болвол үр хүүхдийнхээ төлөө гэхээр хамгийн хүчрхий гэдэг юм байна л та. Тэгээд ингээд нэг юм уулын бурхан ингэсэн гэж уулын юм гэдэг юм 3 юм нөгөө юу гэдэг лээ ингээд ам уулын 3 аманд ингээд яасан юм байна л та. Чоныг ингээл нэгэнд нь ингээл чоныг эмхтэй үнтэй, нэгэнд нь чоныг эрхтэй үнтэй, нэгэнд нь бурхныг твис байдаг л ингээ хийцэн байдаг байхгүй. Тэг хэдэн хоногийн дараа хүрээд ирсэн чинь нөгөө тэр эмхтэй байсан уулын амны чон бүгдээр багцсан.
Тэгээ нөгөөдөл нь болохоор зэрэг чон нөгөөдхийг барьж идхийн идээд зарим нь бол ингээд бүр дундаа ороод тий нөгөө чонтой нөхцөж мөхцөөд ингэсэн байдаг байхгүй чинь ганцхан эмэгтэй хүн байсан тэр уулын амны чонууд ерөөсөй байхгүй болчихсон. Гэсэн яасан бэ гэсэн чинь тэнд хүүхэдтэй эмэгтэй хүн байсан байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл эмэгтэй хүн гэдэг бол үр хүүхдийн төлөө юу ч дисэж гарч чаддаг, юуны ч төлөө явж чаддаг ийм байгалийн амьтан юм байна л да. Тэгэхээр бидний маргаашийн төлөө энэ нийгмийн шударга гэсний төлөө зүтгээд байгаа ч гэсэн бидний нөгөө үр хүүхдийн төлөө явж байгаа нэг хэсэг, нэг үйл ажиллагааны хэсэг. За ингээд өөрийгөө өөрчлөхөөс эхэлцээ. Өөрчлөлтийн үр дүн юу байх ёстой вэ гэж. Тийм ээ? Өөрчлөлтийг яаж хийх вэ? Өөрийгөө өөрчлөх 6 алхам гэж байдаг гинэ. Нэгдүгээрт нь мөрөөдөл. Өөрчлөхийн тулд ерөөсөө л мөрөөдөх хэрэгтэй. Дээрээс нь нэг асуудал хэлэхэд өөрчлөлтөнд дээ штэ. Шинэ гэдэг үг амар чухал. Шинэ гэдэг үг амар чухал. Байгууллага дээр жишээлбэл өөрчлөлтийг шинэ хүн л хийдэг. Өөрчлөлтийг хүн гаднаас л ирж хийдэг байхгүй. Хизээч дотроос хүмүүс өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл яах нь вэ? Жишээлбэл Монгол ардын нам их бол даргаыг тавиад хизээч өөрчлөгдөхгүй. Тийм ээ? Их бол дарга баахан өөрчлөлт шинжил ярьж буцаагаад их бол даргаыг тавьчихаар Монгол ардын нам хизээч өөрчлөгдөхгүй. Өөрөлд өөрчлөлт шинжилэлт гэдэг имийг шинэ хүн гаднаас ирж хийдэг. Тэрүүнтэй адилхан өөрийгөө өөрчлөе гэвэл яах нь вэ? Цоо шинэ юм мөрөдөх хэрэгтэй юм байна л да. Тэгээд өөрчлөлт өөрийгөө өөрчлөх алхам бол мөрөөдөөс эхэлдэг. Тэгээ мөрөөдөлтөй хүн бол зоригтой байдаг. Зоригтой учраас итгэл үнэмшил бий болно. Би энэ одоо мөрөөдлийн готлоо явж байгаа ийм зоригтой байгаа. Тэгээд зориг том байх хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Манай эмэгтэйчүүд одоо дараа нас зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Аймгийн засаг дарга болох уу? Тэ? Аймгийн хурлын дарга болох юм уу? Ийм одоо том зорилгоо тавих хэрэгтэй, тийм ээ. Тэгээд хүн хамгийн гол нь маш том зоригтой байхаар яах нь вэ? Итгэл үнэмшил бий болдог. Мөрөөдөл аюул чухал. Хаа хүртэл мөрөөдөж чадна тэр хэмжээгээр та хөгждөг гэж байгаа. Огт мөрөөдөлгүй хүн бол яах юм юуны төлөө зүтгэх юм те. Тийм учраас өөрийгөө өөрчлөх хамгийн том алхам бол мөрөөдөл. Гой сайхан хаавас мөрөөдмөр ээ нөө. Хамаагүй гой сайхан хаавас мөрөөдөлтэй те. Тэнгүүд нөгөөдгийгөө барих мөнгийг хаанаас олох уу те. Ингээл мөрөөдөл гэдэг бол хүнийг дандаа урагш нь одоо түлхчихэдэг ийм зүйл байдаг. Итгэл үнэмшил бий болсон юм чинь төлөвлөгөө бий болдог гинэ. Нэр би энд чи хүрчих юм биш үү? Та нар одоо бүгдээрээ дотор бодоод үзтээ. За сумын иргэдийн урал гэжсэнээс аймгийн урал твшнэ ерөөс. Твшээд гарчаад засаг даргад үзнэ гэж боддоо. Болохоор ч юм шиг бодогдсон зэ. Болохгүй газар юу ийсэн байхгүй тийм ээ. Тэгэхээр зэрэг эн чинь яаж нэгвэл нэрээ ч ингээл бодоод исэн чинь ингээл би болчмоор юм шиг санагдаад тий. Тэгэл тэр засаг даргын одоо нөгөө өрөөний байдал харагдаад, засаг даргын машин харагдаад, тэгэл засаг даргын тэр нөгөө нэг хурал дээр үг хэлж байгаа байдал харагдаад гү нэрээ би ч гэсэн тэгж ярьж чадсан шүү дээ. Яагаад би болохгүй гэж. Ингээд хүнд яадаг бахна. Итгэл үнэмшил төрж эхлэх юм шиг. Тэгээд итгэл үнэмшил төрсөн учраас за ерөөсөө би төлөвлөнө. Маргааш өглөөнөөс эхсүүлээд аймгийн засаг дарга болохын төлөө урагшаа ингээд төлөвлөдөг байна шүү дээ, тийм ээ. За тэгээд төлөвлөсөн мэт чи хүн биелүүлэхийн төлөө явна. Биелүүлэхийн төлөө явна. Биелүүлж чадвал юу гардаг байна вэ? Үр дүн гарна. Үр дүнд хүрснээр хүн аз жаргалд л хүрдэг гэж. Тэгээ аз жаргал гэж ямар ойлголт юм бэ гэхээр зэрэг тийм ээ, том ойлголт тийм ээ. Тэгэхээр энэний яг эсрэгээр мөрөөдөлгүй хүн бол ямар ах нь вэ? Зориггүй хүнд бол итгэл үнэмшил байхгүй, итгэл үнэмшил бол төлөвлөгөө байхгүй, тийм ээ. Төлөвлөгөө байхгүй юм чи яах юм? Биелэлт байхгүй шүү дээ. Юу биелэх юм, юу ч биелэх юм байхгүй тий. Тэгээд төлөвлөгөөгүй хүнд биелэлт авахгүй бол үр дүн байхгүй. Үр дүн байхгүй бол аз жаргал байхгүй гэдэг Японы зөв үг гэж байна. За өөрчлөлтийг хэрэгжүүлэх 4 шийдэл. Нэгдүгээрт нь мөрөөдөд хүүхнүүдэд хаа хүртэл мөрөөдөж чадна тэр хэмжээгээрээ та хөгждөг гэж. Тэгээ өөрийгөө урамшуул. Нөгөө аймгийн засаг дарга болох гэж байгаа шүү дээ манай эмэгтэйчүүд те. Тэгэнгүүт маргааш нь нөгөө засаг даргын унсан нэг илтгэлийг авч уншичаад эний ч би ч бараг хийчих юм байна шүү дээ. Би ч юу н аймгийн засаг даргын хэмжээнд сэтгэж чадчихин шүү гэж яах нь өөртөө итгэл өг урамшуул. Энэ нөгөө өөрийгөө урамшуулах явдал бол манлайлагч хүмүүс эмэгтэйчүүдийн хамгийн чухал хийж явах ёстой зүйл шүү. Өглөө болгон толинд хар би ямар гоё байна гэж бод тийм ээ. Нөгөө уруулаан бод бүсгүй минь унжууд орой бүү яв гэдэг шүлэг байдаг ш. Тэрийг байн унш. Өөртөө зориулаа өшөө гоё шүлэг бич. Өшөө хэрвээ хажууд чи ингээд шүлэг бичдэг залуу молоо явж чи надад зориулаад нэг шүлэг бичээдэгтэй гэж аваад би бичих шүлгийг бичүүлж аваад өөрсдөө дандаа өөдөн татчих хэвээр эмэгтэй юм. Хэрвээ за би гүгшилж ин доо. За би ч одоо таргаллаа да гэж л бодох юм бол асуудал дуусаа.
Үргэлж дандаа өөрийгөө урамшуулж байгаа хэрэгтэй. Одоо энд хичээлд суулаа орой гарахдаа би зөндөө гоё юм сонсчлоо. Одоо би асуудлыг өөрөөр хардаг болсон тий. Би ер нь хүмүүс рүү инээж явах хэрэгтэй юм байна гэдэг зүйлийг ойлгочлоо. Би одоо ер нь бараг л их хурлын гишүүн эмэгтэй шиг болчлоо шүү гэж дандаа өөрийгөө урамшуулж байгаа. Өглөө босоод шкафа онгойлохдоо за өнөөдөр ямар буцамсгүй энийг өмсгөл би гоё харагддаг даа. Хамаагүй жоохон таргалаад тэрэндээ багтахаа байцсан байж болно. Тэгсэн ч гэсэн энийг өмсгөл би гоё харагдтаа гэж бод. Тэрнээс шил ёо өмсгч хувцас авахгүй таарагч хувцас олдгоо боллоо гэд энэ бол яг нь дандаа сүрэг инээрийг агуулж байгаа. Тийм ч гэсэн өөрийгөө урамшуулах, өөрийгөө ялан дийлэх ийм зүйлийг дандаа хийж явах хэрэгтэй. Тэгээ өөрийгөө яг нь дандаа урамшуулж өөдөн татас сэтгэлээр өөдрөг бай. Нөгөө би хамгийн хөөрхөн сэтгэл булаан бүсгүйгээ дээр үеийн кино гэдэг байсан санаж н орсон. Яг тэр кино шиг л байцгаа. Тэр кино шиг л агсан. Тэгээ хүн өөрийгөө дандаа магтаж урамшуулж явах хэрэгтэй юм л да. Хэрвээ тийхгүй болвол хамгийн сайн хоёр найз чинь үргэлж өөрөө чинь муулж идэх гэж байгаа. Тийм учраас боломж гарвал өөрийгөө магтаж явах хэрэгтэй юм л да. Тэгээ нэг 3 эмэгтэй найз байсан юм байна л. Үгүй эмэгтэйсээ тахч яах вэ? 3 найз байсан юм байна л да. Тэгээ 3 найз ээжаал 2 нь уулзгаараа л нөгөө нэг ирээгүйгээд муулт юм байна л та. Тэ. Одоо ингээд цэрэнтлэмэгч золоо бид 3 найз тэгж байгаа л ингээд цэрэнтлэмэгч ирээгүй золоо ихтэй нөгөө цэрэнтлэмэгч тэгсэн гэж хэлсэн шүү дээ. Тэгэл ингээд яриад. Тэгэл ингээд бит хоёр ангуутаал хөө нөгөө золоо чи тэнд нэг тийм залуутай авчихлаа гэл тэ. Ингээд яриад идэм юм л та. Тэгсэн нэг удаа гурлаа цуглчихжээ. Одоо яаж муулах уу? Муулах боломж байхгүй болсон. Тэгсэн чинь өөр хүмүүс. Тий. Золоо ингээд үзгээ унгачиж байгаа байхгүй. Тэнгүүд би цэрэнтлэмэгч хараад гэж байгаа байхгүй. Ингэж муулж ийн гэж байгаа. Тэгэхээр юу хэлээд байна вэ? Ямар нэгэн байдлаар өөр хүмүүс өөрсдөө чи хайж идэг тий. Одоо нэг муулна гэдэг утгаар боддгоо маа хэд тийм байж идэг. Тийм учраас яг нь өөрсдөө дандаа тэр өөлүүлэхгүй тулд тий өөрийгөө хөгжүүлж яханд тулд өөрийгөө хайрл өөрийгөө үргэлж магтжээ гэж байгаа. Энэ бол өөрчлөлтийг хэрэгжүүлэх шийдэл гэж байгаа. Тэгэд нэг саяныхтай холбоотой ярихад бид нар бас ингээд нэг би нэг муулна гэж ингэж ярьдаг те. Тэгээ санаатаагаар муулаад байгаас одоо жишээл нөгөө цэрэнтлэмэгтэй эгчтээр дайралтчил хөө нөгөө залуу тэнд нэг тийм залуутай явж илээ гэл ингээд зүгээр л ингээд хэлж байгаа нь бусдын нүдэнд нөгөө хүм муулж байгаа юм шиг бас ингэж харагддаг те. Тэгэхээр биений хоорондоо бидний нөгөө мэдээлэл солилцож байгаа үйл явц хов юм шиг харагддаг. Тийм ээ. Тэгэхээр энийг бас бид нар аль болох энийг би яг хэлж байгаагүй л дандаа эерэг талаас нь хандаарай те. Цэрэнтлэмэгчдэр тэгээ ярьчихжээ. Тэнгүүт золоо дараа нь сосоо яах вэ? Та хоёртаа намайг нэг залуутай ястай талчхнаа явж исэн гэж хэлсэн байлээ штэ гэдэг талаас нь биш те. Зүгээр л бит хоёр нөгөө золоо тэнд нэг залуутай явж илээ гэж ярьсан байх шүү гэдэг талаас нь ойлгож явах хэрэгтэй байна шүү. За энэ нэг шигтгэ. Тий найзтай болсон байна гэж намайг нөгөө хоёр чи ярьжтэй гэж бодох нь штэ тийм ээ. За ингээд яах нь өөрийгөө ялан дийлэн гэдэг бол дандаа энгийн зүйлээс эхэлнэ. Өчигдөр бас багш нь хэлсэн те. Агуу зүйл гэдэг бол энгийн зүйлүүдийн нийлбэр байд юм аа гэж. Тэр энгийн зүйлүүд нь юу вэ гэвэл нөгөө өглөө осоод шкафа онгойлгож байгаа тий очиод галтгоондоо очиод хоолоо хийж байгаа энэ бүх жижигхэн энгийн зүйлүүдээс эхэлнэ. Ямар өнгөөр урлаа бодох уу, ямар хувцас өмсөх үү гэдэг янда энэ энгийн зүйлүүдээс эхлэх ёстой. Тийм учраас энгийн зүйлээс эхэлж өөрийгөө ялан дүүлэх байх нэ. Нөгөө хүүхэн залуу хоёрын шүдний аваа бол хамгийн энгийн зүйлээс шүү дээ тийм ээ. За тэгээд сайхан амьдралаас сайхан руу шилжинэ. Өөрчлөлтийг л даван туулж чадаад байвал сайхан амьдралаас сайхан руу шилждэг гэж байгаа. Ингээд өөрчлөлт хийх юм бол өөрчлөлтийн үр дүнд хүн 3 үр дүнд хүрдэг гэж байгаа. Хамгийн нэгдүгürt баян болдог. Хоёрдугаар өөрчлөлтөнд байнга бэлэн байж чаддаг. Тэгээд өөрчлөлтийн хамгийн том бэлэг бол аз жаргал. За баян байна гэдэг бол мэдээж эрүүл мэнд, сэтгэл санаа бүх зүйлүүд орно тийм ээ. За тэгээд өөрчлөлтийн дараа санах 2 зүйл байдаг. Нэгдүгürt нь өнгөрснөө бүү мат. Хоёрдугаарт нь өөрчлөлт байнга явагддаг гэдгийг сана гэж. Өчигдөр нөгөө Манлайлын тодорхойлолтуудаа дээр бас хэлээд байсан шүү дээ тийм ээ. Окей, та нарын хэрэгжилж байгаа Манлайлын аргууд болж гинөө, сайн байна, хослуулаад хэрэглүүл илүү сайн байна. Гэхдээ дахиад сайн арга байгаа шүү гэдээсэн. Тэрүүнтэй адилхан яг нь дахиад өөрчлөлт явагцаар л байгаа шүү гэдгийг санаж явах хэрэгтэй. Өнгөрснөө мартаж болохгүй. Нөгөө ийм үг байдаг шүү дээ. Та уулын оройроо өгсөж яваавал замдаа дайралтсан хүмүүстэй илдгээр гар байр. Учир нь гэвэл та буцаад тэр замаар уруудаж ч магадгүй. Тэр тохиолдолд яг дахиад нөгөө хүмүүстэй таарна штэ гэж тийм ээ. Тэгэхээр зэрэг хүн өндөр дээр гарахаар тэгдэг гэж байна. Тий, доошоо нулимдаг. Өөрөөр хэлбэл
Өчигдрөө хэн байсныг магад мэддэггүй. Нөгөө тэр доор байснаа мартчихдаг. Нулимдийн шүү гэж те. Тэгэхээр тийм байхгүй бах нэ гэж те. За энэ та нарын хэлж байгаа. Өндөр дээр харахаар толгой иргэнэ гэж. Энэ ингэж бас болохгүй. Тэ? Айж бас болохгүй. Өдөрдөгч, манлайлагч хүний хамгийн чадах ёстой зүйл бол айцаа даван тулах. За энэ толгой эргэж байгаа бол айцаас олж толгой эргэж олно өшөө яах вэ? Ямар гоё өндөрт гарчваа гэл ингээл те. Ирэх мэдл болвол хүнийг самууруулдаг, онцгой ирэх мэдл онцгой самууруулдаг гэж байгаа ш. Тэгээ төрийн толгойд гарна гэдэг бол онцгой ирэх мэдлийн гинлээ шүү. Тийм учраас толгой эргэжлэхгүй нэ гэж. Өөрөөрөө бахархан. За энэ хүнд байх хэрэгтэй зүйл тийм ээ. Өөрөөрөө бахархан. Тэгээд энэ юу гэж юм да? Дандаа л энэ дээр байх юм шиг бодно гэж те. За энэ бол бас яг үнэн. Тийм учраас яах нь вэ? Эндээс би унчихгүймсэн те. Яах нь хин нэг намайг араас түлхчихвээ. Яах вэ? Энэ бүх зүйлүүдийг бодож явах хэрэгтэй байна. Өөрөлдөл энэ бол нөгөө өөрчлөлтийн дараа хилээд байгаа хоёр санамж боловч энэ өнгөрснөө бүү март гэдгийн цаана бол асар их юм байх юм биш. Ойлгомжтой юу? За ингээд эцсийн эцтэй хүн яах нь өөрөө өөрийнхөө л амьдралын эзэн байх хэрэгтэй. Тэгээ өөрийгөө хэрвээ та бүтлгүй зохион байгуулах юм бол энэ таны хувьд хэдэггүй бусдын хувьд ч асуудал бол. Жишээд одоо ингээд хичээлээ заах гэж байгаа л оройтож орж ирээл яана уучлаарай стандар тийм юм боллоо гэл ингээд юм хүмүүс асаах гал ингээд ятаал ингээд энэ яах нь надад бол бүтлгүй явдал. Тэгсэн мэтлээ та нарт ч гэсэн асуудал байгаа байхгүй тий. Та нар зарим нь ингээд 8:30-д ирсэн энд ингээд сууж хахад би ингээд өөрөө оройтож орж ирээлээ та нарт ч гэсэн асуудал. Дээрээс нь өөрийгөө бүтлгүй зохион байгуулахын эсрэг менежменттэй хүнтэй хүн ажиллахад амар хэлбэр байдаг гэж. Өөрчлөлтийг хэрэгжүүлэх, манлайлалыг хэрэгжүүлэхэд хандлага хамгийн чухал. Хандлага хамгийн чухал. Хамгийн гол түлхүүр бол эерэг хандлага байх нэ гэж. Өөрөөр хэлбэл 6 дахь та нарын шийдлэх ёстой үг. Манлайлал сөрөг бодлоос эхлэх ёсгүй гэж. Дандаа эерэг бодолт хийж авах ёстой. Ингээд сөрөг хандлагатай, эерэг хандлагатай хоёр хүн ингээд байж хахад энэ дээр аяган стакантай ус байхад нөгөө сөрөг хандлагатай хүн хараад ингэж бодд юм байна л да. Ямар жоох ус вэ? Амны цангаа тайлахгүй юм байна да гэж бод. Эерэг хандлагатай хүн бол хараад сайхан хүүтэн ус байна да гэж боддог. Нэг сайхан одоо нөгөө амаа цангатал уух юмсан да гэж боддог. Тэгэхээр хандлага гэдэг бол хүнийг тодорхойлж яадаг, хүнд нөгөө нэг өөрийнх нь зорилгыг ойлгуулж яадаг, өөрийгөө амжилтанд хүрэхийн тулд хөтөлж байгаа тэр гол зүйл бол хандлага. Тийм учраас аливаа зүйл дандаа эерэг талаас нь хандах хэрэгтэй. Үргэлж сайхан зүйлийг бодож байх нь тэр зүйлээ та өөртөө дандаа дуудаж байна гэсэн. Одоо түрүү нөгөө эдний багийнхныг ярьж хахад би сонсч илээ л доо. Тэгэхээр эдний багийнхнаас нэг юм гарч байгаа. Энэ манай хоёр охиноос гарч байгаа. Ингээд олон хүмүүсийн өмнө гараад үг хэлэх гэхээр ингээд өөрийгөө бие бариад ах юм аа. Ингээд тэрэн дээр л одоо миний жоохон проблем байна гэл ингээд ярьж штэ тий. Тэгэл тэрийг даван тулах бас айгүй л амархан. Зүгээр л өөрийгөө чөлөөлөл өөрөөрөө бай. Тэгээд би чадна гэдэг бодол бодно тий. Ерөөсөө л тэр шиг амархан юм бол байхгүй. Тэгээ би түрүү та нарыг бас ингээд нөгөө мессежийг гарч ирээд яриадсэн ш. Тэгэхэд ингээд ямар өөртөө ихтэй эмэгтэйчүүд ямар тэр үед зарим нь өөрийгөө ямар их барьж ийна тий. Тэгэл би ингээд ажиглаа бас гараа сууж илээ л да. Хамгийн их өөрийгөө бариагүй өөртөө ихтэй ярьсан хин Үлзимаа. Тэгээ Үлзимаа дээр би юу хэлэх гээд байгаа бол яг л өөрийнхөө л байсан. Тэгэхээр нөгөө манлайллыг хэрэгжүүлнэ гэдэг бол ерөөсөө л өөрийнхөө л байхыг хэлж байгаа. Өөрөөрөө л байна. Тэрнээс шалаад би хин нэг нөгөө менежер надад нэг гоё юм бичиж өгсөн баг ш. Би тэгээ нөгөөдгөө чэйжилж гарч ирээл ингээл эрхэм мөндөд сонгогчтой гэх ингээд мянга тэгээ хэрэг байхгүй. Өөрөөрөө л яар, өөрийн чин дотроос юу гарч ирнэ тэрийг л яар. Ерөөсөө манлайл гэдэг бол өөрөөрөө байхыг хэлж байгаа. Тэгчээд яах вэ? Тэгвэл өөрөөрөө байхын тулд надад бас зөндөө муухай юмнууд байгаа ш. Зөндөө муу тал байгаа ш, тэ? Тэгвэл өөрөөрөө байхын тулд би тэрийгээ яах нь вэ? Тэр муу талуудаа таягдан хаях нь, муу санаагаа таягдан хаях нь хандлагаа эерэг болгох нь ш. Тэгэхээр л тэр айгу амархан болчдөг. Яг л би жүжиглэх шаардлагагүй юм чинь. Би жүжиглэх шаардлагатай болох юм бол бэлдээл, өнөөдржингөө бэлдээл ингээд баах юм болно доо. Тэгэхгүй нөгөө тэр бүх зүйл миний өөрийн итгэл үнэмшил болсон. Би өөрөөрөө байж захтаач хүмүүстэй энийгээд ярьцдаг. Өөрөөрөө байж захтаач гоё талаас нь хандчдаг. Өөрөөрөө байж захтаач юмыг эерэг талаас нь ярьцдаг бол би хаач хизээч өөрийгөө яах нь бие барихгүй санаа зовхгүйгээр л яв. Хиний ч өмнө гарсан юунаас ч би яахгүй. Тэгээд бодолтоо эерэг үг өгүүлбэр хэрэгэл дандаа. Бодолтоо дандаа эерэг үг өгүүлбэр. Хэрвээ хин нэг үнээр утсаар залгаад нөгөө хүн чинь авахгүй л бид нар юу ч боддгоо. Яагаад энийг гинт энийг
Энэ бас яг бацаахгүй нэ гэж бодлоо тий. Аль эсвэл яг оо. За энэ тест ажлын дараад алгалцсан. Яг нэг хүүхэндээ болцож байгаа гэл ингээд бодлоо тий. Аль эсвэл ингээд дарга марга руу залгуулаа энэ ч намайг таахгүй байна дөө гэл ингээд дандаа эерэг талаас нь бодно тий. А тэгвэл яг нөө бид нар яг тэр хүүхэн тохиолдолд дандаа л нөгөө эерэг талаас нь бодож байгаа. За хуралтай байгаа бах тий. Дараа нь над руу удахгүй залгах байх гэл ингээд бодох юм бол тэр нь дандаа өөрт азж байгаа. Тэгэхээр зэрэг бодолтой эерэг үг өгүүлбэр хэл энэ эерэг үг бодол мөрөөдөл багасах тусам хүний амьдралын цар хүрээ уламд оройтд юм байна л да. Ажлаа тарангууд нөхөрлөгөө залгасан чи өгөх хуцаа авахгүй байхаар яах вэ? Тэгэл ерөөсө тэр тухайл бодол толгойд эргэлдээл оройжонгоо тий. Юу ч хайч уцаастан эртэд нэг хүүхэндээ уцаар ярьсан байсан да. Яг тэрнтэй уулзж энэ гэж бодонгууд тэр орой нөхрөөгөө эрен иртэл тэрнээс өөр бодол яах вэ? Надад байхгүй. Нөгөө солонгос кинод сонирхолгүй, юу ч сонирхолгүй тий. Тэгэхээр энэ бол хэрвээ тийм эерэг мөрөөдөл баг байх юм бол нөгөө сөрөг юмнууд чинь тэр орон зайг нь улам эзлээл тэр орон зайг улам яадаг байна. Багасгаж ингэчээдэг. Тийм учраас мөрөөдөл болгон биелэхгүй байх боловч огт мөрөөдөхгүй байх нь маш уйтгартай. Тэгээд дандаа эерэг зүйл бодож явах хэрэгтэй гэж. Энэ Пикассо, Ван Гог хоёрын жишээ. Пикассо ингэдэг байсан юм байна л да. Би уран зургаар тэрбумтон болно. Уран зургийн түүхэнд шинэ үеийг нээсэн зураач болно. Би хамгийн баян хүний амьдралаар амьдраад хамгийн баян хүний үхлээр үхнэ гэж боддог байсан. Тэгээд Пикассо яасан бэ гэхээр 30 настайдаа саятан болсон. Тэгээд тэрбумтон баш алдартай нэр хүндтэй зураач болж чадсан тий. Ван Гог яадаг байсан бэ гэхээр би хичнээн зураад амжилтанд хүрч чадахгүй дээ гэв. Би мөнгөтэй байх нь миний хувь тавилын биш юм шиг байна оо. Насан туршдаа ийм л хөөрхиглэн амьдралаар амьдрах юм байна дөө гэж ингэж боддог байсан байгаа Ван Гог. Тэгээд Ван Гог яасан бэ гэхээр 20 наснда үгээгүй ядуу, 30 наснда бүрж ядуу. Тэгээд Ван Гогийг яасан бэ? Нас орсныхан дараа л хүмүүс зургийг уран зургийн ертөнцид ойлгож хүлээж авсан гэж. Тэгэхээр энэ бол хандлагын жишээ. Нэг маш эдэмхий хүүхдээс юм байна л да. Тэгээд дандаа ээж авах өгсөн хоолыг голно. Тэгэл хийсэн ингээд нэлийн том аяганд хоол игээд өгөхөөр яасан жоохон хоол ингээд идэм байл л та. Тэгэхээр нээж нэг өдөр хонь гаргаад тэгээд нэлээ их мах чанчаад тэг муу хүмүүс дандаа л хоолоо голж идэв. Өнөөдөр нэг ахиухан идэгдээ гэж одоо нэг төмпөн дүүрэн мах өөрт нь тусдан чанаад ингээд орон дагавар хийцэн байна л. Тэгээ орой хоньноос ирэхээр зэрэг миний хөө юу мах ээж чам зөндөө их мах тавьсан ингээд гаргаад ирсэн чинь хөөх надад ийм ихийг тавьсан чи өөрөөсөө ямар ихийг идсэн болоогүй уйлж ийн гэж байгаа шүү дээ. Энэ бол эерэг хандлагын хамгийн сөрөг хандлагын хамгийн супер жишээ байгаа байхгүй. Тэгээд тэрнээс одоо яаж ийн бүр тэр нь бодхоос дургуй нэрээ уйлж байгаа байхгүй. Ийм ихийг надад тавьсан чи өөрөөсөө өгшөө ихийг идсэндээ гэж бодоод уйлсан гэж байгаа шүү. Тэгээ энэ бол хамгийн том жишээ. Ерөөсөө л хүн өөрийнхөө тэр эерэг сүрэг хандлагаар өөрийгөө уйлуулах уу, инээх үү, аз жаргалтай байх уу, ямар байх уу гэдгийг өөрийнхөө замыг засч байдаг. Тийм учраас хүүхнүүдэд дандаа эерэг хандлагатай байцгаах нэ. Энэ бол өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх нэг чухал зүйл байх нэ гэж. За тэгээд энэ Далай ламын хэлсэн үг байна. Хандлага дотроос гард юм шүү гэж тэ. За тэгээд хандлага халдвартай нөхдөө. Амар халдвартай байхгүй хандлага. Би ингээл хөмсгөө зангадаад яа стандар ядарлаа мадарлаа гэж гэрт ороод тэр чигтээ гэр тэрчгэрээ л юм болно тий. Тэгэл хэрвээ би сайхан ааштай энергээл хөхрөөл ингээл сайхан байх юм бол надтай харьж байгаа хүмүүс тэрчгэрээ л сайхан байна. Өөрөлд хандлага бол амар халдвартай. Тийм учраас нөхдөө сөрөг хандлага айл болох сөрөг хандлагаас зүхтаа айл болох сөрөг хандлагыг бусдад илэрхийлэхгүй багс. Тэгээд эерэг үед яах нь эерэг хандлагатай үед их итгэвтэй байх хэрэгтэй юм. Энэ залуу дотроо дугаал баярлал сохгүй yes гэх тээ. Хажуугаас нь харсан хүмүүс хүүш яасан бэ? Ямар юм болсон бэ гэж асуугаад тээ. Тэгээ нөгөө хүүхэн нь болохоор ямар гоё гэж. Ингэж байгаа тээ. Сөрөг хандлагатай үед яах нь бүр үнэхээр сэтгэлээ чинь зовоод байвал ингээд чимээгүй л байх нь биш. Тэгэхгүй бол яах нь нөгөө миний сөрөг хандлага ингээд халдаад ингээд явчихна ш. За тэгээд өөрийгөө өөрчлөхөд хамгийн чухал нь энэ эерэг хандлага байх нэ гэж. За ингээд нэг дасгал ажиллах хэрэгтэй байсан. Тийм ээ. За дараа нь хэдүүлээ тэрийг би танарт зүгээр хэлээд өгчий. Одоо цаг хэд болж байгаа. Ингээд 4 болцсон байгаа юм. Тэгвэл бас аргагүй байна. Батшиг захирал ирчихсэн байж байна. Энэ батшиг захирал доктортой хөгжил хичээлийг хэрхэн заах тухай зөвхөн одоо 2 цагийн хичээл заана. За тэрний дараагаар болохоор хэдүүлээ энэ багийн хичээлийг уг нь өнөөдөр үзэх хэрэгтэй. Тэгээд хичээлийн хаалт олгоод
багийн хичээлийг үтсэн юм шиг нэг жижигхэн ажил хэдүүлээ ажиллаад ингээд өнөөдрийн одоо та бүхний 3 хоногийн сургалт дуусгах гэсэн.